what's up guys? Cheetah-гийн та бүхэнтэйгээ удаан хугацааны дараа 2 дахь бичлэгээрээ эргэн мэдчилж байгаадаа тунчиг их таатай байна. За тэгээд чадлаараа өөрийнхөө би бичлэгүүдэд апдейт хийх хичээж байгаа. Олон бичлэгүүдийг янз бүрээр хийж илүү чанартай бичлэг та бүхэндээ өөрөхийн төлөө хичээж байгаа шүү. Бичлэгтэй минь хамт байгаарай. Өнөөдрийн сэдв бол өмнөхөөсөө ялгаатай би мистери сэдвийг татаж авчиж ярьж байгаа. Болж игэл би ийм мистери гэмтэр гэсэн хоёр сэдвийг ээлжлээд явах бодолтой байна. За тэгээд хөтөлбөрийн дагуу сайн явна гэдэгтээ итгэлтэй байна. Өмнөх шиг удаан хугацаанд алгуулах төлөө хичээж байна. За сул яриагаа хоош нөрхий. Тэгэхээр өнөөдрийн мистерийн сэдв юуны талаар вэ гэвэл би та бүхэндээ цаг хугацааны машины талаар ярих шийдсэн байгаа. За тэгээд бүр цаг хугацааны машиныг юутай холбож ярих вэ гэхээр би Монгол дөнгөж сайхан айлчлаад буцсан Ромын поптой холбоотой ярих гэж байна. За тэгэхээр Ромын попыг та бүхэн мэдж байгаа Ватикан хотын одоо хамгийн том католик сүм, ер нь дэлхийн католик сүмийн төвн гэдэг шүү дээ, тий. За тэгэхээр энэ католик сүмийн архивын санд маш их хэмжээний нууцлаг мэдээллүүд оршин тогтнодог гэж байгаа. За нэгдүгээрт нь саяны дурдсанчлан цаг хугацааны машин, хоёрт нь янз бүрийн exorcismтэй холбоотой тиймэрхүү бичлэгүүд. За тэгээ гуравт нь гэх юм бол одоо Есүстэй холбоотой үнэн баримтууд оршдог гэж байгаа. Жишээ нь одоо Библиэл дээр байдаг баримтууд ч юм уу, үнэн хэсгүүд нь тэнд оршдог гэж ярьдаг юм байлээ. За тэгээд энэ олон сэдвээс өнөөдөр би та бүхэндээ цаг хугацааны машины хэсгийг татаж авчираад илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөд шийдээд байна. За тэгэхээр энэхүү цаг хугацааны машины талаарх мэдээлэл анх яаж олон нийтэд таарсан бэ гэхээр 1972 оны 5 дугаар сард тухайн хотын нэгэн хэвлэл мэдээллийн сонинд гарсан мэдээллээр анх цацагдаж ирсэн байгаа. За тэгэхээр энэ сэдв анх юу гэж гарсан бэ гэхээр тухайн сүмийн нэгэн эцэг, за биднийхаар бол пастор, номлогч Пелегрино гэдэг хүн анх тэр сонинд ярилцлага өгсөн байгаа. За юу гэсэн ярилцлага байсан бэ гэхээр бид нар цаг хугацааны машиныг бүтээсэн. Тэр нь манай сүмийн архивт хадгалагдаж байдаг. За тэгээд энэхүү цаг хугацааны машиныг ашиглаад бид нар олон газраар аялж үзсэн гих мэтчлийн юмыг бичсэн байгаа. Илүү дэлгэрэнгүй энэ талаар тайлбарлаад үзэх юм бол анх дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Ромын пап шийдвэр гаргасан ба тэр нь ямар шийдвэр байсан бэ гэвэл ер нь шашин ч гэсэн шинжлэх ухааны талаар дэлгэрэнгүй судлах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрийг гаргаж үүнийхээ дагуу манай ярьцлага өгсөн Пелегринод үүрэг даалгавар өгсөн байгаа юм. Өөртөөгөө адилхан хэмжээний нийт 12 хүнийг бүрдүүлээд нэгсэндээ тухайн шинжлэх ухааны салбарт мэдлэгтэй 12 хүн гэсэн. Ташимт дурдахад Пелегрино өөрөө ч гэсэндээ физикч мэрэгжилтэй, дээрэс нь хэл судлаач, за дээрэс нь хөгжим судлаач гэдээ олон зүйлийг хослуулсан тийм мэрэгжилтэй, физикч талдаа ялангуяа тэргүүн тооцогдох тийм чадварлын нэгэн байсан байгаа юм. За ингээд өөртөө адилхан 11 хүн, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй цаг хугацааны машиныг бүтээх баг бий болсон байгаа юм. Ромын папын зарилгаар гэсэн үг. За манай 12 хүн үйл ажиллагаагаа эхэлсэн. За үүнийг хийхин тулд хамгийн том нэгдүгээрт гарах алдааг засах зүйл нь юу вэ гэвэл хүн өөрөө өнгөрсөн лүү очих биш. Өнгөрсөнтэй холбоотой тийм зүйлийг өөрсөндөө татаж авчих гэдэг агуулгаар хайсан байгаа юм. За энийг яаж хийсэн бэ гэвэл шинжлэх ухааны талаас бодоод үзэх юм бол хүний гаргаж ирсэн үйлдэл тухайн зүйлд ямар нэгэн энергийн тусламжтайгаар үүсэж байгаа. За тэгэхээр тэр энерги орчлын ертөнцийн хаана ихтэй оршин байдгаа гэдэг үндслэлээр үтсэн ба энийг бид нар татаж авчираад өөрсдийнхөө өмнө зурагт үзэж байгаа мэт харах боломжтой болгоё гэсэн тийм сэтлэр энэхүү төсөл маань үргэлжилсэн байгаа. За тэгээд үргэлжлээ зогсохгүй энэхүү бүтээгдэхүүн маань амжилттай боловсруулагдаж гарсан. За тэгээд энэхүү машины нэрийг Chronovirus гэж нэрлсэн. Chronovisor. Энэхүү машины нэрийг Chronovisor гэж нэрлсэн байгаа. За коронавирус биш, Chronovisor шүү. За тэгээд энэ машин ямар үйлчлэгээтэй гэхээр түрүүн хэлсэнчлэн машин дээр он сарыг оруулна. Тэдэн оны тэдэн сарын тэдний өдрийн тэнд тийм үйл явдал гэд оруулангууд тэр үед болсон үйл явдлыг татаж авчаад өөрийнхөө машины дэлгэцэн дээр харуулна гэсэн. Ингэснээр хүн цаг хугацаар аялж байгаа нэг хэлбэр гэсэн үг байна. Сонирхолтой байгааз. За энэхүү төсөл амжилттай болсноороо ямар зүйлс болсон бэ гэвэл Эрнест Пелегрино өөрийнх нь хэлж байгаагаар тэрээр өөрөө хүүхнийхээ өвднээс л гэхэд нийт олон газраар аялаад үзсэн байгаа юм өнгөрсөн цаг хугацаа руу.
Жишээ нь Хитлерийн илтгэлийг сонссон. Наполеонтой уулзж байсан. Бүр цаашлах нь бол шашин талаас ярих нь бол Есүсийн сүүлийн өдрүүттэй хамт байсан. Гэх мэтлэн сонирхолтой мэдээллүүдийг өгсөн байгаа юм л та. За тэгэд энэ мэдээллүүдийг өгсөний дараа хэсэг хугацааны дараа ямар зүйл болсон бэ гэвэл Есүсийн зургийг буюу яг Эрнест Пелегрино өөрөө Есүсийн зургийг авсан гэдэг үгийг хэлжсэн. Үнийг нь ашиглаад хэвлэл мэдээллийн зүгээс тухайн зургийг нь олон танилцуулсан байгаа юм. За нэг зургийг танилцуулсан. Хоёрт юу вэ гэвэл эртний Ромын шилдэг уран зохиолчдын нэг гэдэг Квинтины зохиолыг хажуунаас нь сонсоод буулгаж бичиж авсан гэсэн байгаа. За энэ бичгийн хүртэл бас олон хэвлэлээр дамжуулан ил болгосон байгаа. Энэ цаг үеэс эхлээд энэ шуумтай холбоотой маргаан үүсчихсэн. За энэ ямар маргаан гэвэл тухайн Есүсийн зураг болон тухайн зохиолыг буулгаж бичсэн гэдэг хоёр бичиг хоёулаа хуурамч байж таарсан. Нэгэн зүгээр хин нэгний бүтээсэн баримлын зургийг хажуунаас нь авсан байсан. Нөгөө зохиолыг хуулж бичсэн гэдэг байгаа зохиол маань бүр орчин цагийн тухайн үед байгаагүй үг хэллэгүүдийг бичсэн байсан нь хуурамч хэлийг нотлоод орхисон байна. За энэтэй холбоотой мэдээллийг Эрнест Пелегрино өөрөө тайлбар өгсөн байсан. Энэ нь юу гэсэн бэ гэвэл миний хувьд тухайн телевизтэй ярилцлага өгөхдөө ямар зүйлийг өгсөн бэ гэвэл тухайн машиныг бүтээхэд ямар төрлийн схем орсон бэ гэдэг талаар ганцхан зургийг өгснөөс биш би Есүсийн зураг эсвэл Квинтины зохиолыг буулгаснаа би өгөөгүй. Эдгээр зүйлүүд надад байгаа. Гэхдээ эдгээр нь манай сүмийн архивт хадгалагдаж байгаа. Нууцлалтайгаар хэмээн мэдээлсэн байгаа юм. За ингээд энэ мэдээлэл гарснаас хойш мэдээж Эрнест Пелегрино гэдэг хүн хуурамч худлаа ярьсан хүн болж хуурч олонний өмнө ингээд үл ойлголцол бий болж ихсэн гэсэн үг. За тэгээд үүнээс үүдээд бүр илүү нарийн судалгаануудыг хүмүүс хийж гисэн. За энэ судалгаа юу байсан бэ гэвэл тухайн 12 гишүүн буюу за энэ 12 гишүүнд Америкийн 2-3 эрдэмтэн байсан. За энэ эрдэмтэд хүртэл яг тухайн цаг мөчид Америктад байрсан болохоос Ватикан руу ирээгүй гэдэг мэдээлэл бас тухайн үед дахин гарч ирсэн байна. За ингээд ерөөхдөө тодорхой бус нөхцөл байдалд үүссэн гэсэн. За ингэсээрэн байгаад энэ хэрүүл маргаан явд сүүлдээ хүмүүс юу гэж бодсон бэ гэвэл энэ Пелегрино Эрнест гэдэг хүн зүгээр мөнгө олохын тулд хиймлэр ийм зохиож ярьсан байх магадaltaй юмаа гэд ерөөхдөө дууссан байна. За ингэж явсаар энэ хүн өөрөө 1994 оны 4 сард нас орсон байдаг. За энэ хүнийг нас орсноос хойш ойролцоогоор 8 жилийн дараа энэ хүний ярьсан сэдвтэй холбоотой ном хэвлэгдэн гарсан. За Ватиканы сүмдэх нууц болон цаг хугацааны машин гэсэн ерөнхий сэдвтэй ном гарсан байгаа. За энэ номон дээр тухайн Эрнест Пелегринотой найз байсан Франсуа Брун гэдэг нэртэй бас пастор номлогч эцэг хүн байсан. За энэ хүн мөн энэ номон дээр нэлээд түлхүү ажиллаж оролцсон ярилцлага гэсэн тийм ном гарсан байна. За түүний хийсэн санаанууд юу байсан бэ гэвэл Эрнест Пелегрино өөрөө маш чадварлаг физикч, мөн сүмдээ нэлээд нэр хүнтэй номлогч хүн байсан. Гэтэл энэ хүний хувьд мөнгөний хойноос ийм зүйл хийнэ гэдэг маань хизээж байж боломгүй зүйл. Эрнестийн нас урах сүүлийн өдрөө хүртэл надад хэлсэн үг нь тухайн цаг хугацааны машин үнэхээр байдаг шүү. Chronovisor бол үнэхээр real юм гэдэг үгийг хэлээд нас орсон байдгаа гэж найз нь дурдсан байгаа тухайн Франсуа гэдэг хүн. За энэ хүн ном гарсан. За тэгээ энэ ном анхан гарснаас хойш маш олон хүний эргэлзээ дахин төрж гисэн үнэхээр цаг хугацааны машин байдгүй юу гэд энэ талаар дэлгэрэнгүй өшөө судалгаа хийж үзсэн байгаа. Яаж судалсан бэ гэхээр тухайн судалгаанаас ямар үр дүн гарсан бэ гэхээр Ромын пап Америкийн CIA-тэй хамтран энэхүү цаг хугацааны машиныг бүтээсэн байх магадaltaй гэсэн яриа гарсан. Яагаад тэгэхээр энэхүү ярилцлагыг хэн өгсөн бэ гэвэл тухайн 12 гишүүний нэг хэсэг бол 2 гишүүн, нөгөө Америкийн 2 гишүүн. Тийм ярилцлага өгсөн байгаа. Энэ маань ямар утгатай байсан бэ гэхээр Ромын пап CIA-тэй хамтран CIA буюу Америкийн нууц байгууллага шүү дээ, эдгэртэй хамтран энэхүү цаг хугацааны машиныг бүтээх төслийг хамтарч эхлүүлсэн. Тийм ч учраас Америкийн тухайн эрдэмтэд хамтран оролцсон. За ингээд хамтарч энэхүү ажлыг хийгээд явж явцад CIA-ийн зүгээс тухайн төхөөрөмжийг өөрсдийн улсын эрх ашигын үүднээс ашиглах магадлал өндөр болоод ирсэн учраас Ромын пап энэхүү төслийг зогсоож энэхүү материалыг буюу энэхүү машиныг устгасан гэдэг мэдээлэл тэдний зүгээс өгсөн байна. Ингээд нэг бол агуулгатай байгаа, нэг бол устгасан гэдэг хоёр мэдээлэл. Энэний талаар CIA ч юм уу эсвэл католик сүмийн
Ватиканы католик сүмийн зүгээс ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл болон залруулга тайлбарыг юусоо хийгээгүй. Энэ чигээрээ энэ яриа маань явсараа байгаад дарагдсан байгаа цаг хугацааны ясаар. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол иймэрхүү сэдэв байлаа. Цаг хугацааны машин бид нар баг ирээдүйн 100 жилдээ хүртэл олж бүтээж чадахгүй байж магадгүй гэсэн тийм зүйл маань бидраас баг 100 жилийн өмнө аль үжээ бий болсон байх нь магадaltaй болж өөрчлөж байгаа юм. Үнэн худлыг одоогоор тодорхойлох боломжгүй. Ватиканы тухайн архив өөрөө нууцлал өндөртэйгээр маш алдартай байдаг. Тэгээд энэ бол бидний дунд асуулт хэвээр болоод үлдэж байгаа юм. Яагаад гэвэл тухайн цаг үе зохион бүтээсэн гэх хүмүүс нэр нь маш тодорхой бус байдаг. Дээрээс нь тодорхой байгаа хүмүүс нь одоо аль үжээ бүхний оронд олцсон байгаа. Иймэрхүү сонирхолтой сэдвийн талаар та бүхэнд өнөөдөр хуваалцлаа. За тэгээд миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Өшөө цаашдаа хэрэг та бүхэн хүсэх юм бол за тэр Есүсийн Библиэл дээр гардаг Есүстэй холбоотой мэдээллүүдийн үнэн сэдвүүд нэгдүгээр хоёрдугаар тухайн архивд ямар шүү материалууд агуулгадж байдаг. Тэндээс ил болсон олон задлагдсан сэдвүүд юу байдаг талаар өшөө дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэндээ хуваалцахыг хүсч болно. Хэрвээ та бүхэн илүү сонирхолтой зүйл үзхийг хүсэж байгаа бол комент хэсэгт та бүхэн хүсэлтээ үлдээгээрэй. За тэгээд бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Бичлэгийн маань олон сонирхолтой хэсгүүдийг үзхийг хүсвэл манай channel дээр subscribe даж лайк дарахаа мартаоцай. За тэгээд дахин та бүхэндээ талархлаа. Энэ хүртэл Cheetah King байлаа. Peace out.